Артузо үзүүлж байна. Ээжтэй ирээч. Олон жил өөрийнхөө хамгийн их хайрлаж байдаг хүнтэйгээ хамт байж чадаагүй тэр хар дарсан дурсамжаа захаа болгон танаас огт уншигчтай уншуулгаар зоригшолууд нь захаа болгон бичиж суун. Би дөнгөж 16 наснда өөрөөсөө 7 насаар ах нэгэн залууд дурлаж байлаа. Манай суманд дөнгөж сургуулаа төгсөөд багшилгаар ирсэн тэр өндөр шар залууд би анхны харцаар дурлаж байсан юм. Үнэхээр хотын цагаан залуу ирлээ гэж манай сумаар нэг шуугилдаж охид бүсгүүчдийн харцыг булаана. Сумын цагаан байшингийн үүдэнд цэмгэр нэгэн залуу өглөө эртэн босож дасгалын зогсох нь эргэн тойрны эмэгтэйчүүдэд ирчүүдэд ч бас сонирн байсан биз. Түүнийг харж улам бүр дурлаж явсаар даруй 2 жил өнгөрлөө. Одоо бодоход тэр хүн миний хувьд яг л эрэгтэй Малинал гэсэн үг. Түүний харцанд өртөх гэж хамгийн дөрвөө хичээлдээ сайн болж түүний гэрт ирэх эгч нарыг багахан шугаж орхидог байлаа. Бараг л түүнтэй холбогдсон эмэгтэй болгоныг би өөрийнхөө хэмжээнд чадаж явсан. Үеийн охтууд үеийнгийн өвгүүдтэй дурлаад үерхэж байхад би түүнийг л харуултана. Сургууль төгсөөд би их сургуулийн хуваар авч чадсан ч явахыг үнэхээр хүссэнгүй. Аав ээж маань тэр багийн хүүхдийн ороод байдгүй сургууль шүү дээ. Ох минь яваач гэж намайг ятгсан ч би яваагүй. Нөгөө л тэр залуугийн төлөө шүү дээ. Тэр нэг байгаа биз. Би тэгжил тэр хүнд гүн дурлсан. Хэрвээ би явчих юм бол тэр хүнийг үүр талдан гэдгээ би маш сайн мэдэж байсан учраас явахгүй гэсэн шийдвэртэй үнэнчилдсэн. Ингээд сургуульгүй охин сумандаа үлдэж бас түүнтэй ойртохын тулд миний хийсэн ажил өөрчлөгч. 18 настай охин сургуулийн мөр хөөх байтал дурлалдаа сохорч өөрчлөгч болсон түүх. Ээж аав маань маш их дургүй байсан ч би ээж аваасаа гойсон юм. Манайх гэдэг аль ам бол олоолаа. Аав маань эмнэлэгч жолооч хийдэг. Харин ээж маань гэртээ байдаг юм. Тийм ч учраас би ганцхан жил ажил хийгээд сургууль сурах зарлаа өөрөө олж авна гэж зөрүүдэлсэн нь онсон юм. Тэрнээс биш хэрэг барахтай хүүхдээ ингэж явуулахад ээж аавд дургүй байх нь зөв. Энэ нэг жилийн хугацаанд түүний эмэгтэй болно. Хэрвээ үгүй бол сургууль сурна гэсэн өөртөө зорилго тавин хөдөллөө. Түүн таалагдах гэж хаацанд нь шав биш эмэгтэй хүний нүдээр харагдах гэж ихэд хичээнэ. Ямар ч ахиц дэвшилгүй хэдэн сар өнгөрлөө. Тэр өөрөө ажиллаад дуусхан тэдний гэрийн өмнөр гартал багш намайг дуудлаа. Залаа харж байгаа юм уу? Би ч гүүхээр очино. Тийм ээ ингэж толгойд өглөө. Чи их санаа охин шүү. Тэр том сургууль сурах боломж олдож байхад сурдаг байгаад ийм ажил хийгээд л явж байдаг. Хотод очиод хотын охин болоод ирсэн бол нутгийн өвгүүд чинь чиний араас норж унах байх та ингэж инээн. Энэ ярэ тийм чих надад таалагдаагүй юм. Харин тэр дундаас хотын охин гэдэг үг их анхаарал татаж. Хотын охтууд л хөөрхөн үү? Хөөрхөн. Та хот руу буцах уу? Энд 5 жил болж байгаа юм бол би явна. Тэндээ очиж ажиллана. Хөдөө нутаг надад зохихгүй бололтой. Ингэж бидний яриа өрнөж багш намайг гэртээ орохыг урьдлаа. Би ч дотроо байх ч гэсэн нээсэн байсан ч энэ саналыг алгасаж болохгүй гээд зөвшөөрөв. Түүний талаар тэр үед гүн гүнзгий мэдсэн. Баян айлын хүү бөгөөд аав ээж нь хөдөө очиж 5 жил ажиллаж амьдарч чадвал намайг хүснээр минь амьдруулна гэж хэлсэн юм. Хүссэндээ багш болоогүй аав ээжийнхэн шаардлага гэдгийг мэдсэн. Надад бүхнээ ярьсны дараа над руу хараад чи их хөөрхөн нүдтэй юм аа. Би яагаад анзаарч байгаагүй юм бол? Ингэж ойр байж үзээгүй л байх та тийм ээ. Ингэсэн нь надад ойртон миний хасрыг гараараа зөөлөн хурж илээд алуурхан төгсөөр миний уруул дээр үнслээ.
Би хөшиж яг л хөшөө мэд бие мэдэрсэнгүй. Охин бие өгч түүний эмэгтэй болсондоо баярлаж байсан ч бас маш их айж мэйсэн. Хувцас өмсөн алгуурхан хажуунаас нь босоод явах гэдэл маргааш ирнэ үсттэй. Гэхдээ би зүгээр толгой дохиод явлаа. Гэртээ хартал ээжийн санаа зовн намайг хүлээж байв. Би ч нэг найзандаа байж байгаад ирлээ гэж хэлгээд ээж маань өглөө. Би ч их дургүй байгаагаа илэрхийлээд орондоо орон тавьлаа. Яг л зүуд мэд санагдаж санаж бодсон зүйл минь бүтсэн хэдий ч цаанаа нэг сэтгэл минь хоосон мэт санагдана. Ямар нэгэн зүйлээс айгаад байгаа ч юм шиг сэтгэлд үгүйсэн тийм мэдрэмж. Маргааш нь ажлаа дараад тэдний гэрийн урд ирээд орох гэснээ болон буцаад алхлаа. Гэтэл дээр араас дуудсаар гүцэж ирлээ. Чи яагаад явчих вэ? Орж ирэхгүй байсан юм уу? Ингээд гараас минь атхан гэр рүүгээ хөдөлгөөд би ч эсэргүүцсэнгүй даган явлаа. Ингээд тэр өдрөөс хойш би өдөр бүрэл түнтэй гэрт нь эсвэл самаас жоохон зайдав газар дуулзалж болцдог боллоо. Ингэж явсаар дахин 100-ыг үзэв. Тэр 100 жирэмсэн болсноо мэдсэн юм. Түүнд хэлэхэд харин тэр минь тийм ч дуртай байсангүй. Би гэдэг хүн жирэмсэн болсноо бас энэ хүнтэй хамт амьдран гэдгээ гэрийнхэндээ хэллээ. Гэрийнхэн минь дургүй байсан ч аль хэдийн жирэмсэн болсон учраас зөвшөөрсөн юм. Бид хамтдаа амьдарч эхлэхэд би энийн эмэгтэй боллоо гэж сайн нэг санаа амрав. Аз жаргалтайгаар хүүгээ үлдээдэн авч аз жаргалтай амьдарч байсан ч миний аз жаргалтай амьдрал тийм ч удаа өнгөрөөгүй юм. Би тэр хэсэгхэн аз жаргалтай өдрүүдийг нэг насаар тулах зовлонгоор сольсон юм. Хүү маань 3 сартай байхад нөхөр намайг хуурч байгааг би мэдсэн. Гэхдээ тэрийг мэдчихэд би яагаад ч юм ерөөсөө шаналаагүй бас гайхаагүй. Угаасаа тэр хүн тийм л байсан. Би хэсэгхэн аз жаргалтай умбаад мартчихсан байж. Амьдралаа бүтэн байлгах гэж маш их хичээсэн ч тэр олмол хэцүү хааш зан гаргаж ирсэн. Сүүлдээ надад гар хурж намайг галзуу солиотой гэж цомхонд минь итгүүлж явсан. Ингээд тэр хүн тэр 100 хүү бид хоёрыг хаяад явчихсан. Би гэхдээ тэр хүнийг явсны дараа үнэхээр сэтгэл амарсан. Шүн бүтэн ойртой хонож өдрөмж амар амгалан болсон. Тэгтлээ тэр хүн намайг дарамтанд оруулж байсан хэрэг. Өвлөө болж би ажлаасаа даран гэртээ яаран ирдэг хүмүүс байсангүй. Ээж аваасаа асуугаад тэд юу ч дуурсангүй. Би эргэн тойрон маш их хайж уйлж гуйсан ч үгүй олоогүй. Ээж аваасаа маш их асуусан ч тэд хариулаагүй. Яг л өглөө хүн шиг хоол идэх нь битгий хэл ус жуухгүй 2 хоносны дараа тэд надад ам нээсэн юм. Хүүг аав өвөө минь ирээд авсан гэж хэлсэн. Аав хүү тэндээ амьдравал илүү сайхан амьдрна. Тэд мөнгөтэй баян хүмүүс байсан. Бидэнд мөнгө өгсөн. Гэхдээ ээж аавыг нодроход тэр дуугүй болсон. Миний хүүг хэдхэн дөөргөөс сайсныг би тэр үед л ойлгосон. Ямар их уйгай шүү болж өнөр нь гэрээс өнөртөж хаашаа чарсан хүүг минь санагдуулж дөнгөжл баацнаж алгаж байсан тэрхэн илдүүтэй өрийг минь надаас залган авч явсан. Тэр хүмүүсийг өгч явуулсан аав ээжигээ би маш их үзэн ядаж байлаа. Ингээд би хүүгээ олохоор хотын зүг явлаа. Аав ээжтэй огт хэлээгүй. Манай сум хотоос маш хол байдаг учраас би хизээж хот орж үзээгүй. Хотод орж ирээд л хаанаас үгээ олно доо гэж бодсон. Гэрийнхэн хаягийг нь мэдэхгүй учраас хаанаас хайж эхэлгээж мэдэхгүй байлаа. Цагдад андан нөхрийнхөө аваг нэрийг нь регистртэн хэлээд болоод өгөөч гэж хэлсэн. Буцаад надтай холбогдож болохгүй учраас өдөр бүрэл цагдаагийн газар очин сорог олохыг хичээв. Даач сорог юу ч байсангүй. Хоног газаргүй би чинь хэдхэн төгрөгөө өгөхгүй гэсэндээ орц сонголт хоноглон шөнийн бүр хоногийг өнгөрөв. Нэг өдөр бас л сураглан очоод тэр нэгэн цагдаа бас л сорог олдоогүй гэдгээ хэлсэн.
Би ч дуугийнхан гарах гэдэг нэгэн цагтаа намайг дуудан. Миний дуу танай хадмууд их том хүмүүс байсан шүү. Танай хүүгч мөд өгөхгүй байх. Чи олоод шүүхтэлдсэн чи хүүгээ авч чадахгүй. Өөрийн гэсэн ажил гэр оронч байхгүй. Тиймээс чи залуу байна. Ийм хөөрхөн эрүүл сарвал би хатай байж сайн ажил хийгээд нүр бардан болоод ах дээрээ хүрээд тэр үед ах нь гэрийн хаягийг нь болтугай олоод өгье гэж хэлэгтэн. Та мэдвэл юм байж тээ. Тэр хүмүүс хаана амьдардаг юм хэлчихэлтэй ахаа. Би хүүгээ ганцхан харагдах уу? Ингэж гоохот тэр хүн зүгээр л явчихсан. Мөнгөгүй хүн хүчгүй гэдгийг би тэр үед мах цусандаа мэдэрсэн. Төрөнч мөнгөгүй хүнд үйлчилдэггүй юм байна билээ. 2-3 сар дэгж яваад өөрийгөө талент гараад өөрөөсөө ичиж гударсан. Яаж ийм байж хүүтэйгээ уулзах вэ гэж. Ээж нь хүний зэрэгт хурцгээд хүү дээрээ очин хүүгээ авна гэж өөртөө ам учиг өгөөд ажиллалаа. Өдрөөр нь үйлчлэгч оройн цагаар аюутайгаа угааж явсаар цалангаа аваад нийтийн баримт амьдрах болов. Жохон л амс хийх юм бол хүүгээ санаад газуурах гэж байсан учраас өөртөө амралт өгсөнгүй. Би маш их хичээж ажилласан. Миний үйлчлэгч хийдэг компани захирал эмэгтэй хүн байсан. Намайг дуудаад чи ийм залуухан их сургууль сурж эдэн боловсролтой болсон дээр шүү дээ. Их чинь чамд сургуулийн төлбөрийг чинь өгье. Харин чи ихчтэй хичээглэлийн ажгаар ажиллаад цалангаас бага багаар төлөөд яв гэж хэлсэн. Би ч зөвшөөрч их сургууль сурлаа. Өдрөөр хичээлдээ яваад тараад цэвэрлэгээ хийж оройн уугаалга хийсээр 4 жил өнгөрлөө. Захирал маань намайг компанида тушаал дэвшүүлэн ажиллуулж эхэлсэн. Би ч амьдрал минь арай дэвшилээ гэж бодон өмнөх ажлуудаа хийгээ байсан тул арай эрт тарна. Тараад л хүүгээ хаана. Таних хүмүүс жигтэй бож цаг минут тутамд хүүгээ бодно. Төрсөн өдөр бүрээр хүүтэй хувцас аван хадгална. Эзэн нэгэн өдөр уулзал өгнө гэж бодсон. Ахаад 2 жил хичээнгүй ажилласны дараа компаниас намайг нэг өрөө бариар шагналсан. Шагналаа аваад яг маргааш нь өнөөх цагаа дээр очтол тушаал дэвшээд өөр хэлгэс рүү явсныг мэдлээ. Хайж олоод уулзтал. Хөөх, чи үнэхээр бууж өгөөгүй байна шүү. Мондөг юм аа. Ингээд надад гэрийн хаягийг нь олж өгсөн. Тэр хаягаар нь сэтгэл догтлон очтол 7 жилийн өмнө намайг хаяад явсан тэр хүн жаахан охин тэрвэрчсэн хаалгаа нээсэн. Тэр хүн ахин хүнтэй суугаад хүүхэд гаргачихсан байсан. Гэхдээ хүүмэн байсангүй. Асуудал өвөө эмээтэйгээ гадагшаа явчихсан гэж хэлсэн. Намайг зүгээр л мартаачтай хүүгээ гэж хэлэхдээ би тэр хүнийг үнэхээр ухамсар дорой ирэм гэж бодсон. Тэр эр хүнч гэжтэй. Тийм хүнийг эр хүн гэж хэлэхгүй л байх. Эр хүн үрээ мартна гэж юу? Тийм хүн яаж ч эх хүний сэтгэлийг ойлгохгүй л дээ. Хүсэн хүлээсэн уулзалт талаар боллоо. Гэхдээ би мөчөг өгөөгүй. Дахин ирсээр л байсан. Гэтэл дахин нэг ирэхэд минь нүүчгсэн. Үрээсээ ахаад нэг удаа хагацах шиг мэдрэмж авсан. Ингэтлээ хичээж амьдрсан байхад амьдрал яагаад ингэж хадуурхаж байгаа юм бол тоо ингэж бодон уйлж явахдаа нөхөртөөгөө тайлбарсан. Нөхөр маань энгийн нэгэн залуу. Бид амьдралаа холбож хүү охин хоёртой болсон. Аз жаргалтай байсан ч сэтгэлийн мухарт хүү минь үргэлж байдаг байсан. Хаяа зүудэнд орж ирэхэд тэр минь норчсон байдаг байж лээ. Хүүгээсээ хагацснаас хойш бүтэн 19 жилийн дараа би хүүтэйгээ уулзсан юм. Хань минь үнэхээр сайн хүн байсан. Миний хүүг олчихсан гэдгээ надад хэлэхэд би ямар их баярлсан гэж. Ингээд тэр олон жилийн зовлон шаналлаа тэн хүүтэйгээ уулзах тэр өдөр ирлээ. Гэхдээ миний сансан шиг байгаагүй. Хүүгээ хараад таньсан хэрнээ хүүгээ тэрвэрх гэдэл тэрврүүлээгүй намайг маш их зөв үтсэн харцаар гарч. Та яах гэж надтай уулзсан юм? Жаргалаа өгөө тэр чигээрээ явахгүй яасан юм? Та аваа салаа үсттэй. Та хүнтэй суухын төлөө бид хоёрыг хаяад явсан биз дээ. Би таны хүү биш ингэж хэлээд гараад явсан. Дахин нэгэн хагацлаа.
Энэ олон жил сэтгэлдээ хайрдан тайсан нэр хамгийн хайртай хүүгээ тэрч чадалгүй өөрийгөө зүхээд явуулсан өмнөх үеэс хэцүү санагдаж байсан. Ээж нь ямар ч буруугүй шүү дээ. Ингэж хэлмээр явж хоцорч гисэн. Яг нэг жилийн өмнө танийхан бодноор дахин хүүтэйгээ уулзсан. Тэр өдөр миний төрсөн өдөр байсан юм. Миний нүдийг боогоод боол тавхад хүү минь өмнө минь зогсож байсан. Би ч үгээ уйлал чангаас чанга тэрвэрлээ. Ахаад миний үрээс холдчихгүй явчихгүй гэж чангаас чанга тэрвэрнэ. Жилбэр хүүтэй авдаг байсан төрсөн өдрийн бэлгийг мөн хүүтэй бичдэг захааг нь нөхөр маань хүүд маань өгсөн юм билээ. Одоо бол би хамгийн аз жаргалтай их хүн болсон. Удахгүй эмээ болох гэдэл явж байгаа. Амьдрал үнэхээр баян юм билээ. Сайн муу хүмүүс амьдралд хоршин орж ирдэг юм шиг. Сайн учирдаар учирч сайн явах юм бол сайн хүн амьдралд их гарч ирдэг юм байна гэж л боддог болсон да. Ингээд захаа бичсэндээ маш их баяртай байна.